Дараагийн мэдээ. За хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын салбарын 2025 оны төсвийг тодтогсноор 7.8 тэрбум төгрөгөөр буурч 101.7 тэрбум төгрөг болсон. Ингэснээр нэг өргөд ногдох хөгжил хамгааллын үйлчлэгийн зардал 1025 төгрөгөөс 7 дахин буурч 145 төгрөг болсон юм а. Энэ болоод бусад жишээнээс Монгол улс хүний хөгжлийн нэгдсэн бодлогогүй үдийг хүрснийг харж болно. За уг нь хүүхдийн суурь хөгжилд бодлогоор анхаарч чадвал хамгааллын зардал буурна гэж салбарынхан үзэж байна. Монгол улсын хэмжээнд 1,260,700 хүүхэд байдаг. За 2025 оны байдлаар 108 утсанд 101.3 дуудлага ирснээс 13.2 тохиолдолд кейс нээж ажилласан байна. За ингэснээр 31.7 хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ. За энэ мэд хүүхэд хамгааллын үйлчилгээ улам бүр өсөн нэмэгдэж байна. За гэвч тусламж үйлчилгээ үзүүлэхдээ гол биш. За түүнээс өмнө урьдчилан сэргийлж хүүхдээ хөгжүүлдэг байх нь чухал юм. Одоо бүх шатны засаг дарга нарын эрхэм үйлс нь тухайн одоо жилийнхаа төсвийг хүүхдэд зориулж багийн засаг дарга байна уу, сумын байна уу, аймгийн байна уу, нийслэлийн засаг дарга нар тухайн шат шатны иргэдийн хурал хүүхдэд зориулсан энэ одоо хөгжлийнхөө төсвийг баталдаг байх, түүндээ орон нутагтаа өөрсдөө үр дүнтэй ажилдаг байх, энэ одоо чиг үүргийг нутагшуулах энэ ажил дээр бас бид нар нэлээд ач холбогдол өгж байна. Та нар маань мэдэн штэ хөгжсөн улс оронд community center буюу яг гэрийнх нь хажууд байдаг одоо хүүхний хөгжлийн төвүүд маш идэвхтэй ажиллаж идэг. 2025 онд хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний хөтөлбөрт 20 тэрбум 615 сая төгрөг батлагдсан байснаас төсвийн тодтголоор 248 сая төгрөгөөр буурсан. За ингээд танигдсан төсвөөс хүүхэд хамгааллын зардлыг асаагүйч доголдол гарч байгааг хэлж байлаа. Санхүүжилтийн тухайд бол хүүхэд хамгааллын зардал бол яг одоогийн байдлаар бол хасагдаагүй байна. Гэхдээ нөгөө яг санхүүжилт бол хэвийн одоо олгогдох энэ үйл явц бол одоо энэ 2025 оны 10 дугаар сараас бол ерөнхийдөө бас энэ зохицуулж жоохон алдагдах гээд байгаа ийм асуудал байна л да. 2018 оны нээлттэй нийгэм форум судалгааны үр дүнгээр Монгол хүүхэд шударга зан чанар суугаагүй байна. За 2021 оны боловсролын яамны судалгааны үр дүнгээс зан чанарын төлөвшил байхгүй гэсэн үнэлгээ гарсан. За энэ нь Монгол хүүхэд хөгжлийн бодлогогүй явж ирсний тод илэрлэм. Монгол улсад барилга хүртэл яамтай байхад хүүхдийн асуудал хэрэгжүүлэгч агентлагийн хэмжээнд байгаа нь хангалттай юм а. Эдийн засаг эрүүл мэндийн хувьд хүчирхэг нийгмийг бүтээхийн тулд гэр бүл рүү за тэр дундаа тэгээс 3 насны хүүхэд рүү бодлого чиглүүлдэг олон улсын жишгийг дагах шаардлага зайлшгүй ирээд байна.